Байна уу? Байна уу? Таны сургуулийн бүсэд амьдрах байрыг чи олчихсон. Сайхан гэр бүл хөдлөхийн газартаа 3 сарын гэрээ хийж барьцаа төлбөрөөр шилжүүлээрэй. Барьцаа нь хэд вэ? 300 мянга. 300 мянга. Холдроо. Замтай байж. Холдооч. Холд. Гүн чин дэлхийд алдартай үн тэдлийн компани захирал биш үү? Намайг тавьж. Та нарыг өршөөхгүй шүү. Ийм сайхан царай, тийм сайхан чадвар, хөөр хэмээн хүчээр гэрлэх гэж байдаг харамсалтай юм аа. Өнөөдөр заавал хурмаа хийх ёстой. Тавьж. Багш намайг гэрлвэл насаараа зовно гэсэн. Чи биш харин би л харагдах юм шиг байна. 28 нас хүрчихэд ганц би байгаагаасаа ичээч. Чи зүгээр лам болвол таарна. Чи одоо сохор юм уу? Хурдан бариад ав. Миний хоол асгарчлаа штэ. Мөнгө төл Хурдлаач дээ. Яваарай. Хурдлаарай. мөнгө өг гэж хэлсэн шүү. 10 дахин нугалж төлөе хөдлөөч дээ. За хөдөллөө. Баяртай. Локи маань дараа жил сургуульд орно. 3 сарын дотор би 300 мянган юан олох ёстой. За буу. Хоол 65 юанаас 650-ыг яг одоо шилжүүл. 1000 байгаа. Бүгдийг ав. Баярлалаа ноёнтон. Дараа уулзъя. Баяртай. Мөнгө хүлэгч юм аа. 1650 гинэ. 165 гэсэн үг үстэй. Мо худалч. Бано. Байр бэлэн болсон. Маш нууцлаг газар. Их чамайг хизээч болохгүй. Хаана? Water Bay. 2106. Нууц код нь 6 тэг. Чимээгүй. Би бодох гэж хичээж байна. Байна уу Локи? Буугатэр. Ээжээ, битгий юм яриад бай. За. Тэгвэл би ганцаараа л буфетээ идэх юм байна л да. Би цахилгаан шатнд сууж байна. Таны хэлээд байсан тэр буфет чинь хэм хүсний дэлгүүрийн амтлагааны хэсэг биш үсттэй. За үгүй дээ. Би өнөөдөр их мөнгө олсон. Хоёулаа жинхнээс их хоол идэнэ. Урагшаа! Water Bay 2106. Нууц код нь 6 тэг. Маш нууцлаг газар. Их чамайг хизээч болохгүй. Арай сонин газар уу? Тэгвэл хурдхан Томсон тансаг хорооллын пентаусыг цэвэрлэгээд хэлчих юм уу? Чи одоо тэнийг юм уу? Ээж намайг яг одоо тэнд хүлээгээ сууж байгаа. Өрхөнд өөрөө явж байгаа гэснээс ялхаалга. Та зүгээр л хадагтай Swift-тэй гэрэлцэж болохгүй юм уу? Гэрлэхээ. Тэгж ярихгүй шүү. Та дутуу нэлж байна да. Би ядраад байна. За. Энд өөр хүн амьдардаг юм уу? Тийм л юм шиг байна. Тэнийг Чарльз. Ирхмэ. Бид өөр хүнд хэлж. За. Март. Хүнтэй байлгээд яавал гэж. Ээжийн газрыг мэдэж ирлээ гэхэд намайг нуух хүн байгаа юм байна. Хурд 2 үйлчлэгч дуудаад энэ байрыг цэвэрлүүлчих. За. Та хаач гэж бай. Унтлаа. Вила, чамд шинэ өрөөний хамтрагч олсон. Хурдан ирээ шалахаарай. Би яг одоо очлоо. Явцгаая. Идэж дуусаагүй штэ. Яста сайхан болчлоо. Ээжээ маргааш их сайхад хоол идэж болох уу? Болохгүй. Ямар үнэтэй вүлээ дээ? Муу харамж. Бидний хамгийн ихний зорилго юу вэ? Сургуулийн бүсэд байртай болно. Би тантай хамт байвал хаанч байсан сайхан амьдрна. Та хүн уяраагаад
Тэгсэн чи ахиж буфет орохгүй заа юу? Нэг л хачин байна да. Нэг л хачин байна да. Юу хачин байна гэж? Тоос жалга. Ээж та гэр цэвэрлсэн юм уу? Үгүй ээ, цэвэрлээгүй. Үнэртэй ус. Найзлуудаа болчихж. Юу яриад байгаа юм бэ? Гэхдээ эрэгтэй хүний үнэртэй ус үнэртэй дээ штэ. Надаас өөр эрэгтэй хүн байна. Чи өөрийгөө мөрдөгч гэж бодоод байгаа юм уу? Та намайг барьж чадахгүй дээ. Чадахгүй дээ. Чадахгүй дээ. Ямар чимээтэй юм бэ? Хүүхэд байгаа юм бах та. Байна уу тийм? Хүүхдийг яг одоо өрөөнөөс гаргаа. Та сандрах хэрэггүй, би цахилгаан шатанд суучлаа. 10 минут өглөө шүү. Би ирлээ. Өрөөрөө орж ийн. Та сандрах хэрэггүй, би цахилгаан шатанд суучлаа. Тавтамар. Хин бэ? Та чинь хин Байрны эзэн үү? 21-ний давхарт 2109 гэсэн тоо 70 байна штэ. Сүнстэй юм уу? өрөөний чинь хамтрагч дарагч нь гэсэн үү? Тий. Хаана вэ? Ямар ч байгаа. Хурдан гаргаач. Сарын 10,000 $. Би зөвшөөрөхгүй. Би зөвхөн эмэгтэй өрөөний хамтрагчтай болно гэж тодорхой гэрээнд заасан байгаа. Ягараа эрэгтэй хүн авчирдгийг. Хэрвээ захирлыг сэрэж гэрээсээ өвөл би шууд толгойг болно. Яана.